Ажил тарах цаг 17 цаг 43 минут. Хүмүүс яг автобусандаа суух гэдэг Нисрийн чиглэлийн автобусанд Төв номын сангаас суух гэдэг үзье. Урагшаа яваад өгөрэй. Зорхын тул яг ингэж хэмэрхүү байна. Карт харуулдаг ч юм аа. Хаашаа яваач юм. Хаашаа яваач тээ хөөе. Хаашаа яваад чиж юмсэ. Бас өглөө унаагаад л явна гэж байхгүй. Ядаж нэг чихлэхээ болчих шилгэж боддоо шин. Айгүй хэцүү. Тэгээд над шиг юм ийм таяг маягтай хүмүүс бол ер нь суун гэж өглөөд бол байхгүй. Уг нэг автобус нэг буудлаас нөгөө буудал хүрэхдээ хамгийн ихдээ 10 минутыг зарцуулах ёстой. Гэтэл иргэд автобусны буудлын дээр ирчгээд 30 минут, 40 минут хүлээх нь хэвийн үзэгдэл болчихсон байна. За ингэж зогсоод автобус ирэхгүй тохиолдолд такси барина гэдэг хамгийн хэцүү. Хөдөөж хөлсөөр гарч. Одоо явахгүй. Нэг талаар замын төвжрэн такси олдохгүй. Нөгөө талаар тэр бүр өдөр болгон ажилдаа ирж очихдоо 5-10 мянган төгрөгийн зарлаг гаргах хэцүүхэн. Тиймээс иргэд хэдэн цаг зогсоод чамаагүй унаага хүлээж байна. Гэтэл эд ачааллын вэр багтаж суух уу гэдэг аз сорьсон асуудал болно. Багтахгүй бол дараагийн автобусаа хүлээгээд үлдэхээс өөр аргагүй. Хүүхд түргэж өвчих бодлоо аягүй хэцүү. Энд чинь балан болно шин. Хоорондоо чихэлдээ шахалтаа тэгээд хүүхдээ чирээд гултчаад. За автобусаа хүлээж цаг алдсан иргэд ингэж суусныхаа дараач зам дээр төвжирч ажлаа алдаж байна. Урхан буудлын явахад 40 минут болж очих юм шиг. Уг нь 1 сая давсан хүн амтай нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэмж 300 орчим автобус гаргах шаардлагатай гэсэн тооцоог аль хэдийн хийсэн. Гэвч бах байдгаараа явсаар олон жилийг өнгөрөөлөө. Албаных нь ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. 1200 орчим автобус байхад бол хангалттай үйлчлэн. Нийтийн тээврт явж байгаа автобусны 80 орчим хувь нь хуучны буюу насжилт өндөртэй гэсэн судалгаа бий. Эдгээр автобус дотроо утаатай хүйтэн гээд асуудал олон бий. Зогсоол 3 дугаар эмлэг. За яг ингэж зарлахгүй бол хаа явж байгаа гэдгээ мэдхэд хэцүү. Цонх битүү цантай. Цонхоо ингэж хусах эсвэл зарлагчийн дууг алдалгүй сонсох гэсэн хоёр л замтай. Татус чи айгүй паар мод өглөө хөлчих гэж байгаа юм чи биднээс чи айгүй хөдөн та бүхэн боддоор харж байгаа шүү дээ. Сандцсан хүүтэн хүний төлөө ажиллах хэрэгтэй байна. Орж ирэхээс ахуулаад наацахын асуудал юм хэцүүлэх байна. Тэг өчигдөр та нэг ган хийж зайсан ингээ автобусан суусан чинь яндагийнх нь утаа тэр нөгөө доторх зааланд ороод ирсэн. Тэгээд тэр заалны айгүй утаатай тэгээд бүр ингээ нүд торсон. Нийтийн тээврийн салбар бүх талаар хүртээмжтэй байх ёстой. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусанд сууж зорчиход хүндрэлтэй байна. Өндөр настай бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бас явдаг учраас гишүүрээ бас намхан байж тэр тохиолдол зүгээр юм болоо гэж байна. За хизээ болтол улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд автобусанд суугтаа хүртэл азаа сорж, утаатай өвлийн хүйтэнд хэдэн цаг гадаа зогсож, ажлаа алдаж, эрүүл мэндэ эрсдэлд оруулах вэ.